Эзэн Есүс бидний аврагч минь таньд баярлалаа. Та бол бидэнтэй хамт байгаа Бурхан Имануэль үлээ. Та бол хайрын Бурхан, та бол амийг бэлгэлэгч Бурхан, та бол хорвоогийн гэрэл. Эзэн та байгаа учраас бид итгэл найдвар, та байгаа учраас бид аврал, та байгаа учраас бидэнд ирээдүй байгаадаа талархан залбирч байна. Өнөөдөр та бидэн дээр ирсэнд бид талархаж, таны бидэн дээр ирсэн тэр цаг мөч тэр түүхийг хамтдаа уншиж сонортой хүлээж авч сэтгэлдээ буулгаж авахыг хүсэн энэ цаг мөчийг Есүсийн нэрээр даатхан залбирч байна. Амен. За та бүгд утсан дээр юм уу Библи дээр надтай хамт Библиэр эргүүлээд аппликейшн нээгээд унших боломжтой бол та бүгдийг надтай хамт Библиэс Библийн 2 номоос уучлаарай 4 номоос хэсгийг хамт уншаач гэж хүсэж байна. За эхнийх нь Матай ном. Матай номын 1-р бүлэг. Шинэ гэрээний хамгийн эхний ном байгаа. Матай номын 1-р бүлгийн 1-р эшлэлээр Авраамийн удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг гэж эхэлж байгаа. Авраамийн удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг. Тэгээд маш олон хүмүүсийн нэрс байгаа. Гэхдээ энэ бүгдийг дүгнээд тоогоор илэрхийлэхдээ 17 дугаар эшлэлээр ингэсэн байна. Ийхүү Авраамаас Давидыг хүртэл 14 үе. Давидаас би жоохон үдээд шат. Ийхүү Авраамаас Давидыг хүртэл 14 үе. Давидаас Вавилоны цөллөгдөх хүртэл 14 үе. Вавилоны цөллөгтөөс Христ хүртэл 14 үе байваа гэсэн. Нэг юм тодорхой хэмнэл цаг үе удам ингээд явсаар байгаад Христийн цаг үе ирсэн юм а гэдгийг хэлсэн байна. Тэгээд ягаад ч юм 14 үеэр одоо тоологдоод тэгээд тэр хавсан тэр цаг мөчид Христ мэдлэх болсон юм а гэдгийг энэ дээр хэлж байна. За магадгүй дөнгөж саяны хэсгийг та Крисмас зул сарын баярын үеэр уншиж байгаагүй байх. Ихэнхдээ бид нэр хончтын түүх, тэнгэрэлчийн түүх түүх уншдаг үлээ. Тэр 3 мэрэгэн айлчилж ирсэн түүхийг уншиж байдаг тийм ээ. За дараагийн нэг унших хэсэг нь бүгдээ шинэ гэрээний нийлээд хойш нь эргүүлээд Колосай ном Колосай номын 1-р бүлэг 15 дугаар эшлэлээс уншъя. За энд ингэж байна. Христ бол үл үзэгдэгч Бурхны дүр бөгөөд бүх бүтээлийн дээрх ууган нь мөн. Учир нь түүн дотор тэнгэр ба газар дах бүх юмс, тухайлбал үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, ноёрхлууд, удирдлагууд, эрх мэдэлтнүүд бүтээгдсэн. Бүх юмс түүгээр болон түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсын урд байна. Бүх юмс түүгээр оршин тогтнодог. Тэрээр бий болох чуулганы тэргүүн тэр бол эхлэл үхэгсдийн амьлын ууган нь мөн. Энэ нь тэр өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд болоо. Учир нь түүний дотор бүхэл бүрэн дүүрэн оршихыг Бурхан таалсан бөгөөд
түүний загалмай цусаар амар амгалан тогтоон түүгээр дамжуулан газар дээрх эсвэл тэнгэр дэх бүх юмсыг өөртөө эвлэрүүлсэн. За Христ мэндэлсний баяраар ямар үйл явдал юу болсон бэ гэдгийг бид бас ярьдаг. Мөн Христ мэндэлнэ гэдэг ямар ач холбогдолтой, утга учиртай вэ гэдгийг бас шинэ гэрээний энэ загтлын хэсэг дээр одоо хэлж өгсөн байгаа. Христ мэдлэгтэй ямар цаг хугацаа, ямар ач холбогдолтой байсан бэ гэдэг. За тэгээд дараагийн нэгэн хэсэг нь Еврей ном байгаа. За Еврей номын 1-р бүлэг. 1-р бүлгийн 1-р ишлэлээс 4-р ишлэлийг уншвал эрт дээр үед Бурхан иш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгдөд маань олонтой янз бүрийн замаар айлтсан бөгөөд эдгээр эцсийн өдрүүдэд хүүгээрээ дамжуулан бидэнтэй ярьсан юм аа. Бурхан түүнийг бүхний өв залгамжлагчаар томилон түүгээр дамжуулан ертөнцийг бүтээсэн. Хүүн Бурханы цог жавхлангийн гэгээ түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг барьдаг болоо. Тэрээр нүглийн ариусгалыг гүйцэтгээд өндөрт байгч сүр жавхлантын баруун гарт заларчээ. Тэр Тэнгэрлэгч нараас илүү эрхэм нэрийг өвлөсөн шигэ тэднээс илүү эрхэм дээд нь болсон юм аа. За эдгээр ишлэлүүдийг яагаад төвж уншваа гэхлээр Христ мэндэлсэн түүхийг бид ярихдаа дараа нь болгохдоо тэр бүх болсон үйл явдлууд энэ Колосой номын, Еврей номын ишлэлүүдтэй холбогдож цаана ийм утга учир, цаана ийм гүн агуулга, дээд үнэн мөн зүйл байдгаа гэдгийг одоо Библи бидэнд улам бүр илчилж өгсөөр байдаг. Христ мэндэлсэн гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ гэж. Одоо бид энэ хүүхэд төрсөн нь бидэнд яг юуг сургадаг юм бэ гэдгийг жил болгоны энэ 12 сарын 25-ны өдөр одоо энэ 24-ний орой те Christmas Eve гэж ярьдаг олон хүмүүс. Зул сарын баярын энэ орой тэгээд энэ 25-ны өдөр өөрсдөө тумгаан бодож түүндээ баярлаж тэр баяраа бүр үйлдэл болгож бусадтай хуваалцдаг ийм өдөр байдаг. Тэгээ би баярын тухай бодлоо. Баярыг хүмүүс ганцаараа тэмдэглэдэг юм байлээ. Ганцаархнаа баяр тэмдэглэхэд ганц өөрийгөө урьдсан баяр гэж юу н байдаггүй юм байлээ. Тийм учраас бид Христ мэндэлсэн энэ түүхийг баярын мэдээ гэж бусдад хамт баярлахаар дууддаг. Баяр гэдэг бол ганцаараа хадгалаад явж болдоггүй, нууж болдоггүй зүйл юм байна. Тэгээд заавал хэн нэгэнд хэлмээр. Тэгээд Христ мэндэлсэн энэ үйл явдлыг 7 доторх Адвентист цөмийн иш үзүүлгийн бэлгийг хүлээж авсан Эллен White гэж хүн 3 үгээр одоо нэрлэж хэлсэн байдаг. Та бүгд намайг хэлэнгуут нэрэ тэмчтэйгээ санах ба. Үеийн хүслэн гэж. Бүх цаг үеийн хүмүүсийн хүслэн бол Христ мэдлэх байсан юм аа. Бүх цаг үеийн хүмүүсийн хүслэн бол бидэнтэй Бурхан хамт байна гэдэг энэ мэдээг хүлээж авах байсан юм аа. Бүх цаг үеийн хүмүүсийн хүслэн бол Бурхан бидэнтэй хамт гэдгийг мэдэх байсан юм аа гэж. Таны амьдрал тантай хэн хамт байх вэ гэдгийг мэдэж авна гэдэг бол бүх цаг үеийн хүмүүсийн хүсэл байсан гэж хэлж байгаа. Тэгээ бид нэр Христ мэндэлсэн түүхийг ингээд одоо эндээ ингээд зураглаа тавьсан байна. Тэгээд яагаад Бурхан өөрийгөө бидэнтэй хамт байгаагаа мэдүүлэх гэж ямар нэгэн маш чухал санаа төсөл
онлыг өгчөөгүй юм бол, сургаал өгчөөгүй юм бол, яагаад гэвэл бүх шашин номон дээр хамгийн чухал зүйл нь сургаал нь байдаг. Юуг сургаж, юуг ухааруулж, ямар зам мөрөөр явуулах вэ гэдгийг зааж өгөхдөө тухайн шашин номын хамгийн гол утга учир нь байдаг. Харин Библийн түүхэн дээр ямар нэгэн сургаал ном заах гайгүй, харин ийм нэгэн хүү Мендисима гэдэг хүний түүх явчихдаг. Хорвогийн үнэн ийм байна. Үүнээс мултарч, тасарч, гэгээрч гарах арга зам нь энэ байна гэсэн сургаал заагдаагүй байдаг. Харин энэ амьдралд нэгэн хүү төрөх юм аа. Тэр хүү итгэл найдвар, аврал, ирээдүг өгөх юм аа гэж Библи таниулж байна. Тэгэд энэ зүйл бол яг үнэндээ бол бусад бүх шашин шүтлэгийн итгэл үнэмшил дундаас хамгийн сонин, содон, шокын мэдээ байна. Яагаад гэвэл ямар нэгэн сургаал, ямар нэгэн to-do list буюу хийж болох аргыг зааж өгөөгүй, харин нэгэн хүү төрнөө гэсэн тэр итгэл найдварыг өгөөд тэр хүү төрлөө гэдэг түүхийг бичсэн байна. Тэгээд тэр хүүг төрөөд тэр хүү өөрийгөө тодорхойлохдоо би хорвоогийн гэрэл, би амийн талх, би бялхан амийг өөрч, би ихэн ба эцэс, би бол аврагч, би бол шүүгч, би зам, үнэн, ам байна гэж хэлсэн. Тэгээд бид нэгэн хүү Мендисийн түүхийг энэ хорвоогийн хамгийн том хүсэж болох хүслэн энэ хорвоо дээр болох бүх үйл явдлууд дундаас хамгийн гол үйл явдал байсан байна. Хамгийн том зангилаа үйл явдал байсан байна. Энэ хорвоо дэлхийн түүхийг хөшүүрдэж өөрчлөх тулах цэг нь байсан байна гэж итгэж үнэмшиж Христэд итгэж хүмүүс үүнд ач холбогдол өгдөг. Тэгээд бүр цаг тооллог хүртэл өөрөөр тоолж нэрлэг болсон. Манай эзний цаг үе ирлээ гэж тоолдог болсон. Нэгэн хүү уйлаг түрээсийн газар, тэр нь хүн амьдрах орон байр биш, харин мал хорогдох сараа, тийм өчүүхэн, тийм өрөвдөн, тийм игэл, тийм борог, тийм зүгээр л амьдралын хоног өдрүүдийг хэрхэн өнгөрөх вэ, өдөр тутмынхаа амьдралд яаж хөлөө олох вэ гэж явж исэн тэр игэл түүх ертөнцийн түүхийг авралтай хийгээд авралгүй болгож чадах том заагийг бий болгосон түүхээ гэж итгэж байна. Тэгээд бүхэл бүтэн ертөнцид Христээс өмнөх цаг хугацаа, тэгээд бидний эзний цаг хугацаа гэдэг заагийг бий болгож гисэн байна. Харамсалтай нь энэ заагийг, энэ том авралыг, энэ том өөрчлөлтийг хүн төрлөختөн энэ түүхийг сонсож чаддгүй, аль эсвэл яг сонсох гээд анхаарах гээд хүрээд ирэхлээр, яг сонсох гээд учрыг нь тайлах гээд ирэх гэхлээр үүнийг төөрөгдүүлдэг, мошгин гуйвалдаг, мартагдсан юм уу, санах хэрэггүй зүйл болгоо хийдэг. Тэгээд бид нар яг тэр энэ аврагчийн энэ түүхийг, энэ аврагчийн авралын цаг хугацаа болж эхэлсэн энэ цаг мөчийг мэдэх гэж байсан тэр үе дээр бид нар айгүй том мушгин гуйлтанд орчихсон. Тэгээд одоо бид нар түүхийг юу гэж ярьдаг вэ гэхээр манай эртний өмнөх гэж ярьдаг. Тэнд ямар ч аврагч ирээгүй юм шиг, тэнд бурхан байхгүй юм шиг түүхийг ойлгож хардаг.
Гэтэл хүн төрөлхтний мэдэх хэрэгтэй хамгийн чухал түүх бол Бурхан биднийг бүтээсэн хийгээд биднийг аварсан. Бурхан аврахын тулд энэ дэлхий дээр ирсэн маа гэдэг энэ түүх байна. Гэтэл Бурханыг нь үгүй болчих. Тэгээд би та бүдтэй хамтаа нэг хэд хэдэн ертөнцийн 3 гэдэг манайхны ярьдаг зүйл байдаг тийм ээ. Хэд хэдэн зүйлийг хамтдаа харъя гэж бодсон. Та бүгд ертөнцийн 3-ын одоо юу ертөнцийн 3-ын одоо даалгаврыг хийж исэн хүмүүс байна уу? Хүүхдийнхээ тийм даалгаврыг хийлгэж исэн хүмүүс байна уу? Бага байх те. Тэгээд бид ертөнцид ер нь ямар зүй тогтол юу байдаг вэ гэдгийг эргээд харж санаж үр хүүхдээ сургаж өөрсдөө ертөнцийн үннийг мартахгүй байхын тулд монголчуудын одоо тогтоож авах гэж хэрэгэлсэн арга бол энэ байгаад байна. Тэгээд ертөнцийн 3-ын тухай сонирхолтой зүйлсийг бид нар бас хэлж, өвлөж, авч ирсээр байсан байна. За, хэн надад ертөнцийн 3 ногооныг хэлж чадах вэ? Тийм үү? Ногооныг сонсож байгаагүй юу? Ногоон ч уг нь яг энэ нөгөө одоо манай тайсны чимэглэлээ. Замаг нэг ногоо, гацуур нэг ногоо, өшөө нэгийг хэлчихвэл тэгэл боллоо шүү дээ, тийм. Арц нэг ногоо гинэ. За. За тэгвэл цагааныг хэлэх хүн байна уу? Бид нар яасан өв уламжлалгүй, яасан дураараа юм зохиодог хүмүүс болчоо вэ, тэ? Өсгөд шүд цагаан, өтлөхөд үс цагаан, үхэхэд яс цагаан гэдэг нэг юм байдаг та, тэ? Бид нар мартаад байна хүмүүсээ. Тэгэл нэг сайхан дураараа зохиогоод бид нар Христ мэндэлсэн түүхийг бас дураараа зохиож явах үү? Яг нэр ямар түүх байдаг вүлээ тэрийг уншихгүй дураараа зохиож явах үү? ертөнцийн 3 худлыг хүртэл зохиосон байна. Эрэгтэй хүн одоо хайрлаа гэдэг худлаа. Эмэгтэй хүн одоо гарлаа гэдэг худлаа. Хүүхэд одоо унтлаа гэдэг худлаа. Яасан үнэн 3 худал вэ, те? Эртнээсээ тийм байсан бахаа гинэ. Тэгвэл ертөнцийн 3 харамхуг сонсч байсан уу та? Эрдэмгүй хүн харанхуй, саргүй шүн харанхуй, хоньгүй хот харанхуй. Бид нар өөрсдөө заримдаа дэндүү бардаад аль эсвэл дэндүү санахаа болоод дэндүү анхаарахаа болоод мэддэг юм чинь манайх юм чинь би Монгол хүн юм чинь би Христэд итгэгч хүн юм чинь гээд уншихаа болцсон, тогтоохоо болцсон, чэйжлэхээ болцсон, нандинахаа болцсон, эрхэмлэхээ болцсон. Тэгээд энэ зул сарын түүхийг Христ мэндэлсэн түүхийг бид нар ерөнхийдөө л
гадралдаг. Хэрэгтэй бол зохиогоод ярьчихаар хүмүүс болцсон. Яагаад гэвэл надад баримжаа байгаа гэж бодоод. Тэгвэл эдгээр өдрүүд та бүгдийг зул сарыг бити мартаасаа гэж хүсэж байна. Эдгээр өдрүүдэд та бүгдийг зул сарын энэ богинохон хэдхэн түүхийг уншаасаа гэж хүсэж байна. Тэгэд өнөөдөр энэ дэлхий дээр байгаа 3 их худлыг энэ зул сарын түүхээр Бурхан өгүүлсэн байна. 3 их том ялалтыг Бурхан энэ дэлхийд зарлж өгсөн байна гэдгийг бас өөртөө хувьдаа олж аваасаа. Зул сарын түүхийг та уншихдаа Херод хааны түүхтэй харьцуулаад уншаад үзээрэй. Есүс Христийг мэдлэгч яхад тэр цаг үед яг одоогийн бидэнтэй адилхан нэгэн үжил бодлыг Херод гэж хүн тээж өгсөн. Өнөөдөр энэ дэлхий дээр нэг худал зүйл маш хүчтэйгээр номлогдож байгаа. Тэр нь юу вэ гэхээр зөвхөн чи өөрөө хаан бай. Биеда хүчрхэг бол, эд хөрөнгөтэй бол, байсуураа бүү алд. Хэн чиний зөвхөн чам зориулагдсан орон зай, зөвхөн чиний гэсэн зүйлийг аюул занлахын тэр хүнийг нухчин дарж устган үгүй болгодог энэ үжил, энэ харанхуй, энэ дэлхийг бүрхэж байгаа. Таны хүчрхэг бай, байр суурьтай бай, өнгө мөнгөтэй бай, санхүүгийн эрх чөлөөтэй бай, нэр алдартай нуруу тэнгэр харц шулуун өөдрөг бай, чи л ганцаараа бай гэж энэ дэлхийг зааж байгаа. Харин Есүс эрэхтэй, мэдлэгтэй ядуу тарчигхан айл дөнгөж амьдрал төлөө олж байгаа 2 хос өөрийн гэсэн гэр оронч байхгүй түрээс гуйж яваа хүмүүсийн гар дээр хэрв нэг өдөр хоолгүй унчих юм бол нэг шүн дулаан хонохгүй бол үхэж өргөдөж болохгүй тийм нялх нэлзраа тийм имзэг ирсэн мэндэлсэн баг. Тэгээд та бидний хүн нэг бүр яг тийм нялх нялзраа, тийм имзэг, тийм бусдын хайр, бусдын халамж, бусдын дэм дунд авралыг олдгиймаа. Авралын түүх түүндээ гоё, түүндээ үнэн, түүндээ үнцэн байдгиймаа гэдэг санал. Хэрв Христ энэ гайхалтай түүхэн дээр түүнийг үл тоосон, түүний гэр бүлд хэрүүл уруулууд тасрахгүй үргэлжилсэн, хардл сэрдэлтүүд болсон. Түүний тэр дутагдж гажигж байгаа зүйл хүний нинжин сэтгэл бие биений гих түшиг оролцоо ядаж малынхаас сарвчанд тижээлийн савнд нь хүүхдэд тавьчих гих өчүүхэн сэтгэл байгааг бол бидний аврагч загалмаа хүртэл замнахгүй ч байсан байж магадгүй. Тэгэхээр энэ дэлхий дээр нэг маш муухай худлаа юм болж байгаа. Чи хаан бай. Тэрэнд итгэсэн хүн Христийг мэдлэхэд байжсэн. Түүнийг Херод гэдэг байсан. Түүнийг агуу Херод хаан гэдэг байсан. Тэр хаан өөрөө хаан байхын тулд дөнгөж тэр мэндэлж байгаа тэр нялхнараа тэр ядуу зүдүү амьдралууд амь зууж байгаа хүүхдийг олж устгахын тулд бүхэлдэн 2 жилийн дотор төрсөн тэр нутгийн бүх хүүхдүүдийг устгаж исэн. Яагаад гэвэл тэр өөрөө ганцаараа агуу Херод хаан байхын тулд. Энэ бол аврагчийн түүхийн нэг тал. Та өөрийгөө өнөөдөр би агуу болно, би аврагч болно, би цор ганцаараа байна биш. Харин надад гэр бүл хэрэгтэй. Надад үл ойлголцсон ч бай, хэцүү асуудалтай ч бай. Миний амьдралд
миний дэргэд байгаа миний нэрийг миний чихэнд шивнээд хэлэх, намайг уйлахад тэврээд авах, намайг хөл дээрээ тэнцэхэд баярлаа догдлох миний гэр бүл хэрэгтэй гэдэг тэр итгэл үнэмшил, тэр гэрлийг зул сарын түүх бидэнд түгээгээч, асаагаач гэдгийг сануулж байна. Тиймээс та бүгдийг өнөөдөр би хүн болгоны амьдралыг тийм эмзэг байхаасаа өдий хүртэл явсанд нь талархаасаа гэж хүсэж байна. Та өөрийнхөө мэндэлсэн түүхийг, өөрийнхөө үр хүүхдийнхээ мэндэлсэн түүхийг хуваалцаж байгаа ч. Яагаад гэвэл яг л тэр түүхийг бий болгохын тулд бүхэл бүтэн хорвоо иргэдэг байна. Харин таныг тэгж асардаг, тэгж хайрладаг, тэгж халамжилдаг байлгахыг эс хүсэн, үл хүсэн бүгдийг нухчин дардаг агуу Херод байлгахыг энэ дэлхий зааж тэр харанхуугаар хочиж байна. Бид нар тэрний эсрэг тэмцэж ийм нэгэн өчүүхэн нэлзрай хүүхдийн түүхийг энэ том харанхуй донд гэрэл болгон асааж байна. Тэгэд энэ сарыг хүн төрөлхтөнд зул сар гэдэг. Хүн болгон өөрийгөө агуу хаан болгож бүгдийг нь нухчин дарна гэж бодож байгаа энэ цаг үед бид нэр зулын гэр шиг тийм жижигхэн зүйлийг хүртэл асарч явах ёстой. Тийм нандин эрхмээр тэтгэж халамжилж явах ёстой. Тэр дунд л авралын түүх өрнжөөдөө гэдэг энэ зулыг асааж байгаа юм гэсэн. Тэгээ таныг өшөө хоёр худал зүйлийг энэ зул сарын баяраар бидний санах ёстой, мартахгүйгээр унших ёстой энэ түүхээс олоосоо гэдэг даалгаврыг өгч байна. Та өшөө ямар түүх олж чадах вэ? Ямар худал, харанхуй эсрэг, ямар зулын гэр шиг жижигхэн үнэн асаж байх ёстой бол таныг олоосоо гэж хүсэж байна. Тиймээс таныг би Матай намын 1-р бүлэг, 2-р бүлэг, Лук намын 1-р бүлэг, 2-р бүлгийг уншаад энэ зул сарын өдрүүдэд Христийн түүхийг уншаад өөрийнхөө сэтгэл итгэлийн зул галыг бусдын амьдрал итгэлийн зул галыг асаагаасаа гэж чин сэтгэлээсээ өсч чинь. Тэгээ та бүгдээ зул сарын баярын мэнд хүргье.